За өнөөдөр Монгол улсад цэргийн дээд цол генерал цол болгож гиснээ 82 жилийн хойг тэмдэглэж байна. За миний хувьд бол Монгол улсын ерөнхийлөгчийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны зарилгаар Монгол улсын одоо хамгийн отхон генерал бол 240 генерал болсон. За генерал цол бол одоо энэ цолыг дагаж маш том хариуцлага нэр төр дагаж ирж байгаа. Үүнийг одоо бид хүн энэ цолын нэр хүндийг одоо дааж ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ өдрийг тохиолдуулаад Монгол улсын тусгаар тогтолцоо үндэсний аюулгүй байдлын төлөө залуу нас одоо хүч хөдөлмөрөөр зориулсан нийт генералуудаа тэдний гэр бүлд нь халуун баярыг хүргье. За миний хувьд бол одоо зөвшөөрчөнд 30 дахь жилдээ ажиллаж байна. 1994 онд хугацаа цэргийн албааснаас өнөө хүртэл одоо тасралтгүй ажиллаж энэ сайхан цолонд хүрлээ. За цэрэг хүн болгон одоо өмнөд тавигдсан үүрэг албан тушаалаа одоо хоёргоо сэтгэлээр тууштай хэрэгжүүлж явж бол одоо цол ахиж явдаг ийм сайхан алба байгаамаа. Манай үндэсний батлан амлах сургууль Монгол улсын одоо мэргэжлийн ууган сургууль энэ жил одоо түүх 105 жилийн тохиож байна. Энэ түүхэндээ одоо олон 10 генерал Монгол улсын бааtruуд олон сайхан эрдэнтэн мэргэд 100 орчим мянган одоо офицер халахчийг бэлтгэж Монгол улсын тусгаар тогтнол батлан хамгаалах салбарт бол үнж оршихуй хүний өрөвсийн сайхан түүхтэй сургууль. Энэ жил одоо 10 сард түүх 105 жилийнхоо тэмдэглэхээр эрдмийн ажилдаа бүгдээрээ одоо шамдан ажиллаж байна. 100 түүчэлэх 100 нэмэлтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэлтээ